How can I help you? I need to change my name, please. How can I help you? За би танд юугаар туслах вэ? I need to change my name please. За улсын бүртгэлийн газар очсон байна те. Phoebe. I need to. Надад хэрэгтэй байна гэсэн үг. Change my name. Нэрээ солих. Тэгэхээр би нэрээ солих гэсэн юм аа. See, I need to change it because I'm hiding from the law. See, I need to change it because I'm hiding from the law. See. Энэ бас нөгөө анхаарал татах гэсэн үг нэ, хардаа гэсэн. I need to change it. Би солих хэрэгтэй. It because яагаад гэвэл I'm hiding. Hide нуугдах гэсэн. Hiding болоод ирэхээр нуугдаж байгаа гэсэн. From юунаас нэ? The law, хуулиас. Яагаад нэрээ солих хэрэгтэй болсон гэхээр би хуулиас зугтаж байгаа маа. Joke хийж, тоглоом хийж тийм. You're fun. I need to fill out this form. Тэгсэн чинь нөгөө хүн нь тэр одоо тоглоом шаглам нь хүлээж авахгүй штэ гэсэн чи хөвгөлтэй юм аа. You're fun. You need to fill out this form. Та энэ маягтыг бүглэнэ. Form гэдэг нь болохоор ер нь бол маягтыг хэлж байгаа. Хааны ийм төрийн үйлчилгээнд очиход бид нар маягт бүгэлдэг штэ. Тэр маягтыг хэлж байгаа. Тэгээд fill out гэдэг нь бүтэн болгох гэдэг санаа шүү. Тэгэхээр бүглэх хэрэгтэй гэсэн үг. Okay. Well, I don't know how it works exactly. See, my name is Buffet and my husband's name is Hannigan. Okay, well. За бас анхаарах татдаг үг явж байна те. Just so I know, миний мэдж байгааг би мэдж байгаа ч гэсэн те. I don't know how it works. За яг энэ үгнүүд бүтнээрээ нийлээд би энийг яаж ажилтгийг мэдэхгүй гэдэг утга. I don't know how it works. Бүнд нийлээд шүү. Тус-тусдаа л эдэр чи бүгдээ өөр утгаар илэрхийлээ авчин те. Нийлэхээр ийм хэллэг болчдөг гэсэн. Би энийг яаж ажилтгийг мэдэхгүй. Жишээ нь чи одоо шинээр нэг юм сурах гэж илаа гэж бодоход чи багшаасаа ч юм асууна шүү дээ. I don't know how it works те. Яг ямар процессор яаж явдгийг би мэдэхгүй. Яг яах ёстой вэ? Одоо хөгжим тоглолт сурахын тулд сурах гэж байгаа тохиолдол ч юм уу те. Тийм үед хэрэглэгддэг үг гэсэн үг шүү. Миний my name is Buffet and my husband's name is Hannigan. Миний нэрийг Buffet, Phoebe Buffet гэдээ овгоо хэлж байна те. Манай нөхрийг Hannigan, нөхрийг нь Mike Hannigan гэдэг хэвгүй. Hannigan гэдэг овгтой. За гадныхан болохоор хүнтэй гэрлэхээрээ овгоо сольдог, нэрээ солиулах процесс хийлэхээр ирж байгаа байхгүй юу энэ бүртгэлийн газар. So is it supposed to be Buffet Hannigan or Hannigan Buffet? So is it supposed to be Buffet Hannigan or Hannigan Buffet? За тэгэхээр энэ хоёр овгийнхаа алийн урд нь хойно оруулахаа мэдэхгүй байгаа. Учираас асууж байна те. Тэгэхээр ийм байх юм уу гэд. Supposed to be гэдэг нь тийм байх ёстой гэдэг утга. Have to гэдэгтэй төстэй. Гэхдээ арай өөр. Хууль ёсныхаа дагуу ийм байх ёстой юм уу гэж асууж байгаа гэсэн үг. It can be anything you want. Well, not anything. Yeah, anything. It can be anything you want. It can be ямар ч байлж болно гэдэг нь anything you want таны хүсснээр it can гэдэг чинь чадах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та хүснээрээ өөрчлөж чадна гэдэг утгыг хэлж байгаа. Well, not anything гэсэн нөгөөх нь God хамаагүй нэр авч болохгүй үстэй гэдэг утгаар ярина. Хамаагүй биш үстэй гэсэн чинь. Тийм ээ. Yeah. Anything. Тийм ээ. Ямар ч хамаагүй. Oh, this could take a while. Get out of my line. Okay. Oh, this could take a while. While гэдэг нь үг нь болохоор ер нь хэсэг хугацаа гэсэн утгатай үг байхгүй. Тэгсэн хойгоор, ингэсэн хойгоор гэсэн утга бас байдаг. Намайг тэгж байх хооронд гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрийг бас хэлдэг. Эсвэл тэгэх хүртэл, ингэх хүртэл гэдэг утгыг бас илэрхийлдэг. Энэ тохиолдолд болохоор энэ их удаан юм болох нэ. Нилээ урт хугацааг зарцуулах нэ гэдэг утгаар урт хугацаа гэдгээр орж ирж байгаа шүү. За тэгсэн чинь үйлчлэгээний ажилтан get out of my line. Миний игнэнээс гар. Get out гэдэг чинь зайл гэсэн үг шүү дээ. Ер нь бол эндээс гар гэсэн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчдийн игнэнээс гар гэж байна. Okay. Hey, Phoebes. Oh, not anymore. I changed it today. Hey, Phoebes. Oh, not anymore. I changed it today. За, Phoebe гэсэн чинь одоо тийм нэртэй байха болсон. Not anymore. Одоо тийм биш болсон. I changed it. Сольсон өнгөрсөн цаг те changed it today. Өнөөдөр нэрээ солилцсон. Oh, I'm sorry, Mrs. Hannigan. Wrong again. Oh, I'm sorry, Miss Hannigan. Уучлаарай. Хадагта Hannigan болцсон уу?
Wrong again. Дахиад wrong гэдэг чинь буруу гэсэн үг. Again дахиад. Тэр дахиад л буруу. So, meet Princess Consuela Banana Hammock. That's what we were gonna name the baby. So, meet Princess Consuela Banana Hammock. Тэгэхээр Princess гэдэг чинь гүнж гэсэн үг. Consuela Banana Hammock гүнжтэй танилцаарай гэж байна. Meet гэдэг чинь уулзах гэсэн үг, мөн танилцах гэсэн. Хоёр утгыг илэрхийлдэг. Тэгсэн чинь Chandler, that's what we were gonna name the baby. За, хоёулаа дундаасаа гарах хүүхэдтэй ийм нэр өгнө гэж бас л joke хийж байна те, шаалж байна те. Well, I'm no longer Phoebe Buffet. That's great. You changed your name? Yes, I did. Well, I'm no longer Phoebe Buffet. I'm no longer гэдэг үг болохоор би тийм байха болсон. Одоо өмнө нь тиймээсэн бол одоо өөр болсон гэдэг утгыг илэрхийлэхийн тулд энэ үгийг хэрэгэлдэг. Тэгэхээр би Phoebe Buffet биш болсон гэж байна тийм. That's great. You changed your name? Сайн байна штэ. Нэрээ солилцсон уу? Yes, I did. Тийм ээ. Meet Princess Consuela Banana Hammock. Meet Princess Consuela Banana Hammock. За гүнж Consuela Banana Hammockтай танилцаарай. You're kidding, right? Nope. You really did that? Yep. You kidding, right? Чи тоглож байгаа үстэй. Kidding тоглох гэсэн үг шүү дээ. The joke хийхийг kidding гэж бас хэлдэг. Nope. You really did that? Чи үнэхээр тэгсэн юм уу? Yep. Yes-ийг yep гэдэг ярианы хэлэнд. Do you even know what a banana hammock is? It's a funny word. Do you even know what a banana hammock is? Чи ядад banana hammock гэж юу болохыг мэдхүү? Even гэдэг үг орчин те. Ядаж те. It's a funny word. Энд чи хөгжилтэй үг штэ. It's a Speedo. Oh, crap. It's a speedo. Наадах чин хур тэмжигч. Oh crap. Oh навш гэж. It's a Speedo. Oh, crap.